Жаасан байна уу? Сонон байна. Өнөөдөр үнэхээр бүгдээрээ сонирхолтой бичлэг хийх болно. За одооноос эхлээд 7 хоног бүрийн лавг өдөр, 3 дахь өдөр ийм сонгодог үзэртэй биш, pick a card бус ийм сонирхолтой сэдвүүдээр уншлага хийх болно. За тэгээд энэ уншлагаа бүгдээрээ дэлхий ямар учиртай гариг вэ гэдэг асуултаар эхэлье. Тэгээ би энэ асуултыг өөрөө зөндөө гайхдаг. Яг астрологчид хариултыг нь бэлэн мэдчихэж болзошгүй. Дэлхий гэдгээр нөгөө нэг бөөрийнхий зурагтай, бөөрийнхий дүрстэй, дугуй дүрсэн дотор юм нэмэх тэмдэгтэй астрологийн тэмдэгтэр дэлхий билэгддэг шүү дээ, тэ. Тэгээ тэрнээс гадна ер нь хорвоо ертөнцийн хүрээнд, хүн төрөлхтний хүрээнд дэлхий гэдэг гариг яг ямар учиртай гариг юм бэ? Тэг энийг би үнэхээр мэдхийг хүсэж дээ. За тэгээд бас энэ сонирхолтой бичлэгнүүдийн гараагаа эхлүүлэхэд их тохиромжтой гой сэдв юм болов уу гэж бодлоо. Тэгээ ирээдүйд 3 дахь өдрүүдээр би янз бүрийн true crime-ийн бичлэгүүд хийж болзошгүй, харахуу dark сэдвтэй бичлэгүүд хийж болзошгүй, марзан бичлэгнүүд хийж болзошгүй, янз бүрийн зүйлс ихээр төлөвлөж байгаа. Тийм ээ. Дээр үед би Justin Bieber биш хотлоо ярьчих шүү. Selena Gomez, Benny Blanco хоёр дээр бичлэг хийчихэд постлохгүй хаа шийдсэн. Яг л хариулт нь үнэхээр хүмүүсийн урмыг хугуулахаар хариу гарч ирсэн. Тэгээ Big Bang-ийн 5 гишүүн дээр бас уншлага хийсэн боловч нэг онцгийн сонирхолтой хүмүүсийн бодож исэн шиг те хүмүүсийн хүсэн хүлээх шиг тийм гоё мэдээлэл гарч ирээгүй болохоор би постлоогүй. Тэгээ магадгүй энэ хоёр бичлэгээ одооноос постлж магадгүй хийзээр ингэ цагт те. За өнөөдөртөө болохоор бүгдээрээ дэлхийгээ гарагийн талаар асуух болно. Одоо жишээлбэл ангараг гараг гэдэг чинь ойлгомжтой тийм шүү дээ. Ангараг Марс гараг нь болохоор ийм даан дажингийн нэрхтэй, тийм хурдан хөдөлгөөнтэй нэрхтэй. За Венус ойлгомжтой, сугар гараг маань ойлгомжтой, Бархас гад маань ойлгомжтой хамгийн том гараг юм байна. Тэлэлтий билеттэй юм байна, тийм санчир болохоор хамгийн их юм чулуугаар хатуу чулуугаар хүрээлэгдсэн гараг учраас ингээд ийм юмыг хэцүүгээр хийх, гэхдээ удаан хугацаанд амжилттайгаар тогтцтой юм хийхийг бэлэгддэг гараг юм байна. Гэх мэт тэгээ Плуто болохоор тий хамгийн нуугдмал бөгөөд хамгийн хүйтэн гараг учраас жоохон юм dark сэдвүүдийг бэлэгддэг юм байна. Гэх мэтчлэн ингээд гараг болгоныг ер нь бол би айгүй гоё юм ойлголттой байдаг. Тэгээ угаасаа яг амжилттайгаар шийддэг хүн байх тий зөнбөлөгч хүн байна гэхлээр зөнч хүн байна гэхлээр гарагсыгаа ойлгодог байвал маш нэмэртэй байдаг. Астрологийг мэдэх гарагсыг ойлгоно гэдэг нь бол ерөөсөө сүнсний хөгжлийн тий хорвоо ертөнцийг ойлгох ойлголтын маш том боловсрол бол муу юм. Боловсролын нэг хэсэг бол муу юм а тий одоо дэлхий дээр Hogwarts шиг юм сургууль яадаг гэсэн бол Astrolog 101 гэдэг юм сургууль бол заавалчгүй байхаар тий тийм хэмжээнд астролог гарагсын нөлөө гэдэг бол ерөөсөө хүн болгоны амьдралд нөлөөлж идэг. Тэгээ энийг ойлгосноор амьдралын энгүүн утга учирыг ойлгож авах хэрэгтэй байдаг сэдв юм. Тэгэхээр дэлхийг гарыг бодохоор надад жоохон ойлгомжгүй санагддаг, жоохон барьцгүй юм шиг дээ. За магадгүй амар юм амьдрал буцалсан гарыг юм болов уу? Сургаамжийн гарыг юм болов уу? Гадаа амар их шуу жиргэх гэдэг лөө, жиргэнэх гэдэг лөө. Гадаа аягүй шуу жиргээд эхэллээ. Төрүүж ингэ чимээгүй байсан. Одоо орой болж байгаа болохоор шууд сонсохдохгүй гэж бодож байсан. За. Ийм асуултуудыг би бэлдсэн байна. Эхний асуулт нь дэлхийн учир. Хоёр дахь асуулт нь хорвоо ертөнцид дэлхийн үүрэг юу вэ? Гурав дахь асуулт нь дэлхий бусад гаригаас ямар ялгаа онцлогтой вэ? Дэлхийн өөрийнх нь сэтгэл ба мэдрэмж бодол. Гаригс бүр амьд байдаг. Амьд биетүүд байдаг. Өөртөө хомсортой, хоорондоо ярилцдаг гэнтэр. Ийм байдаг шүү. За дэлхийн хүн төрөлхтнийг юу гэж хардаг вэ? Энэ их сонирхолтой тий. Дэлхийн чанд нууц юу вэ? Тэгээ бидний мэдэхгүй чанд нууц. Дэлхийн хүмүүст юу гэж хэлмээр байна вэ гэдэг энэ зүйлийн асуулт байх болно. За жоохон нуушсан байж болзошгүй учраас доор time stamp тавиад шууд уншлагаа эхлэх гэдэг ингээд скиплэх боломжтойгоор юу яая бэлдэж өгөө. Тэгээд яг нуршиж байх үед хүмүүс сайхан бичлэгийн сонсохдоо бэлдээд тэ цаймаагаа бэлдээд скин гэрээ бэлдээд ингээд байж болохоор юм. За юун төрөнд хамгийн ихэнд шууд классик тарот орг үзье. Тэгээ надад цуглуулсан байгаа энэ хүзрнийхэн декрэнд болохоор дандаа амтан бөгөө байгалийн зурагтай байгаль зурагтай ийм декрэнд бэлдсэн байна. За тэгээ ногоон өнгөтэй асаасан байгаа. Тэгээ ногоон өнгөтэй гэрэл энэ доор нь тавьж өгсөн байгаа. За окей.
So exciting. За уншлага харъя. Дэлхийн учир юу вэ? За нэг үзрээр эхлээд харъя. Ганц үзрээр харъя. Дэлхийн учир юу вэ? Ace of Pentacles өгөх. Вау. Хүлээж одоо ингээ хариулагдаад дуусчих байгаа юм шүү баг. Oh my god, хүлээж одоо би гинт амар emotional болчихлоо. Oh my god. За би амар маягтай. Oh my god энэ тэгээд энэ зааж байгаа. Wow. Oh my god. Хүлээж одоо. Wow, за энэ уншлах гоё болох нэ. Сонирхолтой болох нэ. Тэр Hailey Meili гэх шиг амшаа, Hailey биш. Selena Gomez энэ шиг юм урам хоолсон уншлагад байхааргүй юм шиг байна. Вау. За би өөрөө жоохон мэдээллийг боловсруулах юм амар хөөрхөн мэдээлэл нэ. What? Strength дошоорч гарч ирж гин цонхаалттай. Тэг мэдээж тэнгэрээс хол штэ. Тэгээд юм тэнгэрлэг юм агаарлаг юм жоохон мэдээж жоохон доор хөрслөг. Окей. Ace of Pentacles гараад ирсэн байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр өгөх гэдэг өөрөөсөө юмыг өгдөг гариг гинэ. Ингээл ерөөсөө л бусдад ингээл өгөөлэдэг гариг ингээ өгдөг амар өглөгч. Аваа миний хүү аваа гэдэг ийм гариг гинэ. Яс хөөх юм ёо. Oh my god. So cute. Oh my god. Юу амар emotional болчихлоо. Зааж аваа. За астрологийн дайс шалж үзье. Дөрвийн тоо тийм баттай суурь. Баттай суурь энэ бол хөрслөг энерги тий. Хөрслөг энерги баттай суурь. Амгалан байдал, тайван байдал. За тэгэхдээ бас дөрвийн тоон жоохон удаан хөдөлгөөнийг бас бэлэгдэж болт. Ингээ юмыг удаанаар ингээл тий ингээ нэг тоосгоны дээр дараагийн тоосгыг ингээ удаанаар ингээл барай сууж байгаа юм шиг жоохон удаан энерги бэлэгдэж гин. За рууна шидэж үзье. Маннас. За тэгэхээр бас зүгээр юм тэнэг мунхаг гариг бол мэдээж биш. Хүн маннас гэдэг нь өөрөө man буюу хүн гэсэн утгатай руу нөхгүй юу. Тэгээ энийг утгыг нь болохоор хүний оюун ухамсар, логик ухаан гэж хүмүүс тайлдаг. Тэгээ хүмүүс нэг маннас гэдэг энэ рүүнийг тайлахтаа энэ бол логик ухааныг бэлэгдэж байгаа, оюун ухамсарыг ухаантай байдлыг бэлэгдэж байгаа гингүүтээ маннас яг ориг утга буюу man буюу хүн төрлөختөн гэсэн утгатай хүзэр биш рүүна гэдэг нь хүмүүс жоохон мартчих гад байдаг. Тэгээ энэ удаагийн шондор болохоор яг хүмүүсийг бэлэгдэж гарч ирж байна. Бас хүмүүсийн оюун ухамсарыг бэлэгдэж гарч ирж байна. Зөөр хүзэрнүүд харъя. Дэлхийн утга учир юу вэ? The strength хүч чадал доошоо хараад гараад ирсэн гэдэг тэгэхээр амар юм юу гэсэн үг. Ийм одоо дэлхий гэдэг гараг нь юу гэх айгүй юм эмзэг гэх юм. За тийм миний бие мах цуснаас аваад миний бие мах цус руу ингэж ороод тэгээ шүрмсийг мэн хүртэл хамаагүй тастаад гэдэг ч юм уу гэдэг юм сонио энерги гарч ирж байна. Nine of Clouds after the storm шуурганы дараа Nine of Swords гарч ирж байна. За энэ жоохон зовлонгийн энерги гарч ирж байна те. Зовлон хэцүү энерги юм таашаал маашаал энерги бол одоохондоо гарч ирээгүй байна. Venus шиг те. Venus шиг бархас бод шиг юм аз жаргалтай happy юм таашаал маашаал энерги бол байхгүй байна. Adaptability дасан зохицох байдал доошоо хараагаар үнэг доошоо хараагаар ирсэн байна. Ivy Poison Ivy гэдэг шүү дээ. Fox and Ivy adaptability. Энэ жоохон шоронгийн энерги бол байна. Яг үннийг хэлэхэд жоохон юм шоронгийн энерги бол байна. Шоронлог энерги бол байна дэлхийд. Гэтэ шорон гэдэг нь юм шийтгэлийн чанартай шорон биш. Шийтгэлийн чанартай биш. Ингээ зүгээр яг ингээд шавхаа дотор орцсон юм шиг те яг шавхааны энерги, намагны энерги байна. Одоо юу гэнтэй та намаггүй хөрсөн дээр ингээ сайхан дураараа өсөрч хараагаа те ингээ гоё ингээд одоо юу гэдэг лээ? Cartwheel чи юу гэдэг лээ нэг тийм дүр зураг хүүхэд cartwheel ингээ гаран дээрээ тогтоод ингээ хөлөө агаарт гаргаад ингээ цагиргалаад ингээд өсөрдөг дээ. Тэр ч одоо монголоор яана юу гэдэг вүлээ. Тэгж мэгж болдог байтал харин тэрнээсээ болоод юм намагтай газраар ингээ алхах юм бол ингээ алхаж ядаад ингээ зууралцсан, зунгаарлцсан энерги гарч ирд байдаг тийм үү ингээд жоохон баригдсан. Тэгэхээр дэлхий дээр яалтчгүй юмыг ингээ айгу удаанаар
хийх шаардлагатай байдаг. Угаасаа ингээ удаанаар юм хийх шаардлагатай. Тэгэхээр бусад гариг дээр амьдарч байгаа зүйлсүүд нисдэг байж болцсошгүй. Тэ нисэх боломжтой эсвэл илүү юм хурдан хөдөлгөөнтэй байж болцсошгүй. Тэнгүүд бусад гаригсаа бодох юм бол дэлхийн хөдөлгөөн харьцангуй удаан байна. Удаан жоохон зунгаарлцсан. Тэг ингээд слайм аймд ингээд зунгаарлцсан юм шиг юм удаан хэрэгтэй байна. Тэгснэ ингээ амар өглөгч, тэ айгүй өглөгч. За дараагийн асуулт нь болохоор гэдэг асуултуудаа үргэлжлүүлж харах тусам хариултууд нь ойлгомжтой болоод явна. Нэлээд тодорхойд явна. Тийм учраас хорвоо ертөнцид дэлхий ямар үүрэгтэй вэ? Дэлхийн гаригийн үүргийг нь одоо харъя. За дэлхийн гаригийн үүргийг нь харъя. Ямар үүрэгтэй гариг вэ? За энэ ч бас маш их зовлоныг ингээд туулж илүү хэцүү гариг, илүү хөдөлгөөн ихтэй, илүү юм одоо нэг юм тий айгүй юм шүргэлцсэн газар, юм өрсөлдөөн ихтэй газар зовж байгаа дэлхий дээр тодорхой хэмжээнд амрах гад ирдэг сүнснүүд бас байдаг, биетүүд байдаг гинэ. Дэлхийн энерги харьцангуй удаан учраас тодорхой хэмжээнд юм жоохон амралтын шин чанар бол дэлхийд байдаг гэж харагдаж шүү. Тэр мэдээлэл бол бас байна. Preparation, бэлтгэл. Wow. Nice. Хорвоо ертөнцид дэлхийн үүрэг юу вэ гэдгсэн чи бэлтгэх үүрэгтэй. Ясаг өөрхийн энэ миний хаанаас ч илүү сонсч л одоо дэлхийн баг юм сургуульч эсвэл юм цэцэрлэг шиг гэдэг юм хаанаас ч илүү сонсч байсан олон хүмүүсээс би сонсч байсан байж болцсохгүй 11:44-ээс ахиусны тоо харагдлаа. Тийм тэгэхээр энэ бол яалтчгүй дэлхий гэдэг гариг нь харьцангуй юм ширүүн бус яг амар удааны хувьд бол удаан тий юм намганд зурлаж байгаа юм шиг удааны хувьд л удаан. Гэхдээ юм бэлтгэлийн чанартай, сургадаг чанартай, амруулдаг чанартай баг юм өвөл ирэх гэдэг шүү дээ. Тэгээ хэрэм яагаад юугаа самраа ингэж төвгээд бэлтдэг байлаар өвөл болох гэж байгаа учраас тэгээд өвөл чин самар байхгүй болчтой болохоор өглөөс өмнө бүх самраа ингээд аманда хацартаа чихэж байгаад модныхаа үүрэндээ аваачаад хадгалчихдээ шүү дээ. Тэгэхээр дэлхийгээс гадуур байгаа амьдралууд дэлхийн цаана байгаа амьдралууд дэлхийгээс илүү ширүүн байх боломжтой ингээд ширүүн шүргэлцөөнтэй. Тэгээ дэлхий дээр болохоор одоохондоо юм шүргэлцөөнтэй юм ширүүн энерги байхгүй байхгүй. Гэтэ хувь салхины дараа гэхэлэр хувь салхиных нь дэлхийн яг зэрэгэлдээ орчин гэдэг ч юм уу те яг дэлхийд зэрэгэлдээ байдаг зүйлсүүд нь хүчтэй хурдан энергитэй байж болно. Дайманы шин чанартай гэдэг ч юм уу те. Тийм байх боломжтой. Тэг хүчин мөхөссөн гэдэг ч юм уу ядарсан, бууж өгсөн гэдэг ч юм уу те. Ийм цэргүүд, ийм сүнсэн дэлхий дээр ирээд амс хийгээд явдаг байж бас боолцсошгүй харагдаж байна. Adaptability. Тэгээ ерөөсөө нэг газартаа гаццсан, яаж урагшлахаа мэдэхгүй болцсон байгаа. Хүмүүс дэлхий дээр ирээд арга чаргаа олоод сураад тэгээд цаашаа өргөжлөд явдаг гэж болцсошгүй харагдаж байна. За, дэлхийн бусад гаригсаасаа ямар ялгаа ба онцлогтой вэ? Ямар шүүслэг уншлага болоод байна. Вау, миний хамгийн шүүслэг уншлага байна. Гоё байна. Надад амар таалагдж байна энэ уншлага хийхэд. За, бусад гарагсаасаа ямар ялгаа, ямар онцлогтой вэ? Тэр celebrity-нуудын талаар хийсэн уншлага үнэхээр шүүслэг байж чадаагүй. Үнэхээр урам уулсан. Амар уйдгартай, амар энгийн хинийч сонсмооргүй ингээд тийм сонир мэдээлэл гарч ирсэн байхгүй. Тэр бичлэгүүдийг постлохгүй надад хэлээрээ Big Bang-ийн талаар болон Selena Gomez, Benny Blanco хоёрын харилцааны талаар гэдэг ийм хоёр тустай бичлэг надад байгаа. Тэрийг би маш олон сарын өмнө нүүхээс өмнө ч өмнө хуучин би харахгүй орчинд бичлэг хийдэг байсан шүү дээ, тийм бичлэгнүүд байгаа. Тэрийг би цацаж болно. Хэрэг хүмүүс сонирхож ивэл 3 дахь удаалагаагүй өдрийн бичлэгээр тохирох юм шиг санагдаж байгаа. Комент үзмээр нь эсвэл сонирхгүй байна уу? Комент секцэд үлдээж өгөөрэй. Ийм шүүслэг болж байж чадаагүй. За, дэлхийн бусад гарагсаас ямар ялгаа онцлогтой вэ? The world. Вау, шууд тараа дэлхийн зураг гарч ирж байна. Тэнд юу гэсэн үг вэ? Вау, яасан том үзэр вэ?
Ясаа ах тэр сүрхий том үзэр гарч ирж байгаа юм. Yin Yang The World Хорвоо ертөнц. Вау, дэлхий дээр хар энерги, цагаан энерги хоёулаа зэрэг оршиж болдог гэсэн утга бол байна. Энэ үзэр бүр дэндүү их утгатай үзэр байна. Би зах цухаасан цагаан хэлж эхлэе, боловсруулаад хэлж эхлэе. Хар энерги, цагаан энерги, муу энерги, сайн энерги, доогор вибрац, дээгүүр вибрац хоёулаа зэрэг оршиж болдог. Болдгоороо онцлогтой. За бас юм салалтын энерги байдгаар онцлогтой 90 имийн салалт те 90 имийн салалт ядуу баяны салалт юм duality хоёр хэмжээс гэдэг ч юм уу те хоёр зүйлийн юм салалт. За гэхдээ энэ хоёр ингээд юм ялгаатай зүйлсүүдийг хооронд ингэж нийлүүлээд голоос нэг юм үүсгдэг гэхэлэр юм 3 дахь энерги бас гарч ирж байна. Загас гэдэг чинь усны амтан те өөрчлөлтийн эмоци амтан. За би энэ дээр дэлгэр тодруулга авъя. Назар дээр нь тодруулга үзрийг авъя. Бусад гаргасаас ямар ялгаатай вэ? Тийм бусад гаргасыг бодох юм бол юу яддаг шүү дээ, тийм хоёрдмал биш байдаг тийм үү. За яг бусад гарагчдад ангараг гараг энэ төсөлөхөөр, бууд гараг гэж төсөлөхөөр муу тал гэж байгаа сайн тал гэж байгаа. Гэхдээ тэр муу тал сайн тал нь хоёр хуваагдсан тийм сондоо зүйлс биш. Нэг зүйлийн хоёр ингээд нэг зоосын хоёр тал шиг л байдаг шүү дээ тий. Одоо бууд бол харилцаа холбоог бэлэгдэн хурдан энергитэй гэдэргээд харин дэлхий гэдэг төсөөлөнгүүд юм устаач тэр газартаач тэр тий. Тэгснэ ингээд ургамалтаач тэр гэдэг юм токсик юм бодисуудтаач тэр эрэг бодисуудтаач тэр гэдэг ингээд юм олон юм амьдрал хүнхээр ингээд юм аралцсан жирэлцсэн байдаг шүү дээ тий дэлхий дээр. Тэгээ энэ зургийг харахаар ч гэсэн юм хоёр өнгө дэлхий дээр голцоо давангаа байгаа харагдаж байна тийм үү. Ус тэгээ шороо хоёр нь cherish your relationship тэгэхээр дэлхийн онцлог нь харилцаа холбоо гэдэг гэж байна. Үнэхээр харилцаа холбоог нанддаг нах. Одоо жишээлбэл сугар гарагийг болохоор хайр дурлалын гараг гэж хүмүүс яриад байдаг. Гэхдээ сугар гараг нь Венус гараг нь хайр дурлал гэхээсээ илүүтэйгээр таашаалыг бэлэгддэг. Таашаал 5 тухтай орчныг бэлэгддэг. Хангалуун байдлыг бэлэгддэг. Тэг яг сугар гарагийн ивэлтэйгээр харилцаанд орох юм бол ингээд амар гой таашаалтай хангалуун энерги харилцаанд орж болдог. Тэгэхлээр өөр харилцаа холбоо бэлэгддэг гариг усуд юу нэ гэхэлэр нэрээ байхгүй юм байна. Тэгэхээр яг харилцаа хүн хоорондын харилцаа, юмс хоорондын харилцаа, тэгээ сүнс болон нас баргасад болон амьд хүмүүсийн харилцаа, муу хүн болон сайн хүн хоорондын харилцаа, тэгээ хор ба им ерөндөгийн харилцаа гэдэг ч юм ингээд ийм олон хоёр өөр зүйлсүүдийг бусад өөр гариг дээр байхдаа хоорондоо нийлж чадахгүй зүйлсүүдийг нийлж харилцаанд оруулах боломжийг өгдөг гариг бол дэлхий. Дэлхий бол ерөөсөө харилцаа холбооны гариг юм, relationship-ийн гариг юм байна. Тэгэхээр чи ингээд дэлхий дээр одоо зонхилдог асуудлуудыг харах юм бол дандаа харилцаа холбооны асуудал байгаа гэдэг шүү дээ, тий? Дандаа л харилцаа холбооны асуудал ингээд нийлж чадж гэнэ үү, нийлж чадахгүй байна уу? Хэрвээ нийлж чадахгүй бол дайтан нийлж чадчихвал их тайван зоглоно гэдэг ч юм уу, тий? Тэг магадгүй бусад гаригууд юм харилцаа холбоон дээр нэг амар юу ач холбогдол өгдөггүй байж болцсохгүй юм байна. Хэрвээ бусад гариг дээр амьдарч болдог байсан бол тий эвтэн үү эвгүй нүг хамаардаг байж болно. Тэгээд хүүхэд хаас хойш дэлхий дээр сурдаг зүйл гэвэл эвтэй бай гэл те ив найрамд л энэ төр ингэ сурдаг байсан шүү дээ те. Тэгээд улс орнуудаараа ч хуваагдсан тэгснэ улс орнуудаараа хуваагдсан байж яснаа хоорондоо одоо ингээл international болоод United Nations энэ төр гарч урж байгаа нь бас ийм том хэмжээний харилцаа холбооны талаар байна шүү дээ те. Тэгэхээр хариулт нь ойлгомжтой байсан юм дэлхийн утга учирын хариулт. Айгүй ойлгомжтой байж за тэгээ энэ Ace of Pentacles-ыг одоо харах юм бол ерөөсөө юмыг жижигхэн дээр нь дараа нь томрох зүйлийг жижигхэн байгаа дараа нь томрох буюу жижигхэн байгаа зүйлийг бойжуулдаг, эхлүүлдэг, мэдлүүлдэг гэсэн энерги бас гарч ирж байна. Дэлхийгэд гариг нь хүмүүс бол 90 тойронд ингээ амар өгдөг энергитэйгээс гадна юу гэд дандаа ингээ жижигхэн юмтай нүүр тулдаг. Юм жижигхэн дээрээ байгаа үр гэдэг ч юм уу те модтой нүүр тулдаг гариг биш жижигхэн үртэй нүүр тулдаг гариг. Тэгэхээр юм жижигхэн бэби зүйлстэй тулдаг гарига гэсэн утга бол илэрхийлж байгаа те. Үгүй байсан бол King of Pentacles энэ гарч ирэх байсан.
За дараагийн асуултуудаа харъя. Дэлхийн сэтгэл мэдрэмж яг одоо ямар сэтгэл мэдрэмжтэй байна вэ? За дэлхийн мэдрэмжийг асууя. За дэлхийн гариг маань ямар мэдрэмжтэй байна вэ? Хариг гаригийн хүмүүс болохоор дэлхийг амар бохирдолтой байгаа, амар заван гариг энэ гэж ярьдсан байна лээ. Хөөрхөдөө тий. За энэ талаар мэдээлэл гарч ирэх нүг үү? Гэхдээ дэлхийн мэдрэмжийг нь сонсъё. Ямар мэдрэмжтэй байна? The Chariot. Оо, юм сайгүй амжилттай байна, гоё байна, болж байна. Айгу хурдан хөнгөж чинь гэд. Ер нь бол сэтгэл хангалуун байна гэж харагдаж байна дэлхий. Хас шаргалтай байна гэж харагдаж байна. Айгу ахалт дэвшилттэй байгаад бол сэтгэл харамжтай байна гэж харагдаж байна. Дэлхийн сэтгэл хөдлөл нь. Тэгэд энэ хурдан хөдөлгөөнийг бол айгу дэмжиж байгаа. Seven of Swords. За тэгээд дэлхий дээр ингээд амар их юм юу? Ловер, худал мих гэд иймэрхүү зүйлсүүд аюух тохиодог. Энийг бол анзаардаг. Энэнд бол сүртэй баярлагч биш ч илээ бас нэг дургуутдаггүй гэхдээ анзаардаг. Би мэдэн шүү. Мэдж байгаа шүү. Тэгээ ийм хүмүүсийг шийтгэнэ гэсэн санаач алга шүүж байгаа мэдрэмж бол байхгүй. Гэхдээ бидний амар их юм бохир инэрэг те бохир ийм хүмүүс, бохир санаа дэлхий дээр над дээр ингээм амар их байгааг бол мэдж байгаа. Page of Cups тэгээ үнэхээр юм үнэхээр дассан юм зөөлхөн мэдрэмжтэй ерөөхдөө айгу happy мэдрэмжтэй байна дэлхий. Nine of Swords тэгээ жоохон юм гацаанд орсон зарим нэгэн зүйлсүүд дэлхий дээр байгаа зүйлсүүд ерөөсөө нэг талаараа дэлхий дээр маш их зүйлсүүд хурдан урагшилж байгаа. Ялангуяа технологийн талын зүйлсүүд гэдэг ч юм уу те машин тэрэгний зүйлсүүд хөдөлгөөний зүйлсүүд айгу хурдан ахиж юм дэвшилттэй байгаа боловч нөгөө талаараа үнэхээр ингээд хөгжиж чадахгүй байгаа. Ялангуяа эмоц сэтгэл хөдлөлийн талын зүйлсүүд үнэхээр гацсан байдалд орцсон. Энэ дээр жоохон дургуутж байгаа, жоохон ундууцж байгаа гэж харагдаж байна. Сэтгэл хөдлөл гэдэг ч юм уу те зарим эсвэл сүнслэг мэдээлэл гэдэг ч юм уу усны энергитэй холбоотой зүйлсүүд айгуу гацсан байгаад нь жоохон ундууцж байгаа гэж дэлхий хэлж байна. За тэг гацсан бас нэг энерги байгаа. Тэр нь болохоор за тийм зүн бэлэг, фантаз те ийм хүүхдэрхэг сэтгэхүү, тэгээ сэтгэлийн ийм уюг мэдрэмж, сэтгэлийн уюг бөгөөд ийм арвин мэдрэмж бол бүр ерөөсөй байхгүй болцсон. Хүмүүст байхгүй болцсон. Дэлхий дээр ер нь байхгүй болцсон байгаа даа. Ингээ манифестинг чадвар гэдэг ч юм уу те энэ байхгүй болцсон. Энд бол үнэхээр дургуутсан байгаа гэж харагдаж байна. Окей, сонирхолтой. За. Дэлхийн хүн төрөлхтнийг юу гэж хардаг вэ? За, энийг ямар үзрээр харах вэ? Дэлхийн хүн төрөлхтнийг юу гэж хардаг вэ? Энийг харах үзрээр бодоход за Лубанкогоор харъя. Дэлхийн хүн төрөлхтнийг юу гэж хардаг вэ? Дэлхийн хүмүүсийн талаар юу гэж боддог вэ? За сайхан үзрээ хойлонгоо өдийг хүртэл гарч ирсэн мэдээллүүдээ сайхан шингээж боловсруулж авах. Баг зэрэг тий удаашрах боломжийг бас үе идэхгүй бол маш зузаан амар жинтэй пүмпүн гэлтэй зогсон мэдээлэл зөндөө байна. Тэгэхээр сайхан үзрээ хойлонгоо сайхан гүнзгий ганцхан аваад боловсруулъя. За дэлхийн хүн төрөлхтний юу гэж хардгийг нь харъя. Ten of Wands. Оо, ямар инээдтэй санагдаад байна. Ten of Wands. Ёо. Four of Pentacles. Дэлхийн хүмүүсийг амар Oh my god, yeah. Амар дисэд орж ирж шүү guys. Дэлхийгээрээ дислүүлж байна бүгдээрээ. Би ингээд яг хүмүүс хөөрхөө миний baby maybe энэ гэсэн энерги байх болов гэж би бодож исэн. Дотроо тийм таамаг бол надад байсан. Гэхдээ яг үндэ байгаа энерги бол дэлхийн хүмүүсийг ингээд жоохон юм ядаргаатай гэж хартай. Ядаргаатай. Гэхдээ
ийм одоо нэг ийм хавцын ярилцсан юм үг гэдэг да. Чи амар ядаргаатай гэхдээ чи бол миний ядаргаа гэдэг үгдэг да. Тэр амар инээдтэй юу юу. Тийм ингээд чи гээд надад ядаргаа болж амьдраа гэдэг тэгэддээ штэ. Мэдхгүй нэг тийм үг байдаг да. Хүмүүс амар ядаргаатай, ийм амар ийм хүнд хэцүү. Гэхдээ дэлхий бол хүндрэлтийн ингээд харж хандаад ингээ өөрөөр гэдэг ч юм уу өөрөд явнаа тий бойжулнаа ингээд хүндрэлтэнд ер нь л тодорхой хэмжээнд бол итгэж байгаа тий юм хичнээн ядаргаатай юм амар дараатай байгаа ч гэсэн үр шимээ бол өгнөө тий хүндрэлтэн эцсийн юу амжилтыг гарганаа сайжирч чаднаа гэдэгт бол итгэдэг. Тэгээ хүндрэлтний ингээ бүр ингээ хөсөр хаях сонирхол бол одоохондоо байхгүй. Гэхдээ ядаргаатай дараатай санагддаг. Хүн төрлөختөн дэлхийд хүнд санагддаг. За тэгээ хүмүүсийг амар юм selfish гэж хардаг. Амар юм юу амиачсан. Би л гэдэг. Тэгээ би болж байна. Миний гэр бол болж байна. Миний орчин болж байна. Миний найз болж байна гэснэ. Миний найз л болж ивэл болно. Өөр хүний найз бол хохирж исэн ч яадیں۔ Гэсэн юм хандлага хүн төрлөختөнд байдаг. Энд бол дургуутдаг. За тэгээ хүмүүс ингээ амар тавтаргүй ингээ шашин машин бол амар сонин. Ялангуяа дэлхий дээр байгаа шашнуудад дургуй гэж харагдчихэв. Айгуу сониноор ашигладаг. Шашин гिचээ тэрэндээ ингээ үнэнч байдаггүй нэгт. Тэгээ ингээ нэгт ингээ ерөөс үнэнч байдаггүй ингээ айгуу сонин байдлаар шашныг ашигладаг. За тэгээ дээрээс нь хүмүүс ингээ ерөөсөө нэг тогтсон юм гэж байдаггүй. Ингээ өөрчлөгдөөл ингээ тийм яг юм шалиг хүн шиг амар шалиг гинэ. Дэлхийн хүмүүсийн амар шалиг гинэ ингээ хөлөндөөхийн орцсон юм шалиг. Яана. За өөр дэлхийн хүмүүсийн талаар юу гэж боддог вэ харъя. Энэ ямар үзсэн бэ? Page ones. Хайлтцохуулаа. Зараа. Түрүүн цохсон үзрэн шууд гараад ирлээ шүү. Ямар амар юм бэ? Окей, за. Энд сахиус дэлхийн мэлхийн оролцоо энэ уншлагад бол амар ингээд амар дуртай оролцож байна. Тэгэхээр ингээд таруу уншлага гэхэлэр хүмүүс тараа олчдгрийн эдмэд гэл хүмүүс тэгээд дээ шүү. Энэ бол шал худлаа. Тэгээ сахиус дэлхий гэдэг энэ хоолойгүй зүйлсүүд хүмүүстэй ярилцмаар байдаг зүйлсүүд тэд таруу уншлага дуу хоолойг өгж идэг. Тэгээ сахиус тантай ярилцмааргүй гэж байхгүй. Таны өвөгдөц тантай ярилцмааргүй гэж байхгүй. Бурхад тантай ярилцмааргүй мэдээлэл солилцмааргүй гэж байхгүй. Тэгээ ингээд хүн төрлөختөн шиг юм сайхан дөлөөс хоролцсон ийм төрлөختний хувьд ийм төрлөختний хувьд бол ерөөсөө ингээд аль болох ярилцчил байл аль болох ингээд нийгэм гэж ойлгогдчихвэл энэ биетүүд дуртай байдаг. Айгуу дуртай байдаг. Тэгээ ярилцаж дуусна гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ ярилцаж жагаад яриагаад зогсоож ивэл энэ сахиус, бурхад тэгээ дэлхийн гаригсууд гэдэг энэ том биетүүд байна шүү дээ. Энэ том биетүүд шүү дээ. Тэгээ бид нар ч өвчүүхэн байхгүй эдэр яажууд. Энэ том биетүүд ингээ бидэртэй ярилцгаа болж байгаа нь ерөөсөө бидрийг инэрж байгаагийн үүднээс байдаг. За энэ мэдээллийг энэс цааш хэлвэл ихтчнэ, хүлээж авч чадахгүй болчихноо гэсэн үүднээс дамжуулах мэдээлэл зогсоодог. Түүнээс биш хэлэх юм дуусчлаа гэж бол ерөөсөө байхгүй тий. Тэгээ пэйж хонз нь өөрөө ингээ ярилцах communicationтэй холбоотой байгаа даа. Тэгээ хүмүүс амар юм энергитэй, амар passionтай, тэгээ амар дуу урлаг гэж явдаг. Энэ бол айгуу сайн. Гэхдээ энийгээ бас илүү хөгжүүлмээр байна гэж дэлхий харж байна. Ерөөхдөө бол урлаг дуу, энэ зохиол тэг ингээд ойрлж шашгирсан концерт. Энд бол ер нь бол дэлхийд дуртай зөв гэж хардаг. Тэгээ энийгээ илүү сайн хиймээр байна. Энэс л их потенциалтай шүү дээ хүмүүс. Тэг потенциалын ерөөсө бүрэн гарахгүй. Тэг амар залхуу гинэ хүмүүсийг. Ерөөсө хичээдэггүй ингээл ингмээрэн тиймээрэн гэснээр ирнэ ингээд одоо хүмүүстэй баян болмоораа гэдэг ч юм уу те гой харилцаанд ормоораа гэсэн ирнэ үйлдэл хийдэггүй. Дэлхийн өдөр харах юм бол улгаан ингээ ABC-г үйлдэл хийгээл болчих газар яагаад үйлдэл хийхгүй тэгэл өдөржин гоншигноос угаад байдаг нэг гайхдаг гэж гинэ. Тэр баян болмоораа гэснээр гараад ингээ Макдоналдс ажил орчдоггүй гэдэг ч юм уу те. Ингээ сонио жоохон юм залах уу аюу сонин залах уу юм хийдэггүй.
Гэл тэгмээрээ нэгмээрээ нэг хэлхээс өөр юм байдаггүй. Тэгэхээр дэлхийнүүдээр бол ингээ яг үйлдэл хийгээд өсөл мөрөөдлийнхаа араас ингээ зүтгэх бол тийм том асуудал биш, айгүй амархан гэж дэлхий хардаг. Хүмүүсийн хувьд амархан штэ, ингээ боломж нь байгаад хахад хийхэд амархан байгаад хахад яагаад хийдэггүй наа тий. Гэтэ энэ бол ерөөсөө шалтгаан нь бодлын алдаа шүү дээ тий. Бодлын алдаа, бодлын стресс, өөрөө бодлын шорон морон холбоотой байгаа тий хүмүүсийн хувьд л гэж бол би харж байна. За сүүлийн нэг үзрэг харъя өөр эцэст нь дэлхийд хүмүүсийн талаар юу гэж боддог вэ? Two of Pentacles амар юм харамч өгөө аваад шудраг биш гинэ, шудраг бишлэгэн луйрчинлгэн өгөө өгчөд буцаагаад авдаггүй л гин биш авчаад буцаагаад өгдөггүй л гин тий. Ерөөсө балансаа байрдаггүй л гин шалиг л гин яа за гэхдээ хүмүүсийг бол гэд хамгаалаад тий шелтер хийгээд гэртээ ирсэн хүүхэд мэт ингээд хандаад тэгээ сайхан хүсэл эрмэлзлийг нь сайхан дэмжиж өгөөд за тэгээ бойжуулаад явж явах хүсэл бол байна. Бидрийг бол ингээд амар үзээ ядсан юм бол байхгүй. Гэхдээ шүүмжлүүлжтэй зүйл бол зөндөө байна. Тэг хүмүүсийн талаар хамгийн ихний үзэр нь гарч ирсэн шүү дээ тий. Айгүй юм дараатай юм хүнд ачаан хүнд хүмүүсийг ингээд үүрээд ингээд бойжуулаад явах нь хүнд санагддаг. Айгүй дараатай санагддаг. Тэгээ магадгүй энэ энергийг ээжүүд дэлхий дээр байгаа эмэгтэй хүмүүс буюу ээжүүд болон аауд мэдэрдэг бах тий. Хүүхэд өсгөх ингээд юм хэцүү энтэрлэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ дэлхийн энергийг ингэж мэдэрчиж болцсошгүй. За дэлхийн чанд нууц юу вэ? За дэлхийн нэг чанд нууцыг харъя. Хүмүүсийн мэдэхгүй бидний мэдэхгүй нэг сонирхолтой чанд нууцыг харъя. Progression's journey. Аян замналт дэлхий бол ерөөсөө юм аян замналын олон дэс дараатай зүйлийн нэг түвшин нь бол дэлхий юм аа. Тэ дэлхий дээр ирж байгаа амьдрал бол ерөөсөө үндэс гэдэг үзэр доош харсан юм шүү дээ. Ямар сони Coeli. Тийм дэлхийн хүмүүсийн дэлхийгээс ойлгохгүй байгаа зүйл гэхэлэр дэлхийгээс гараад өөр гараг руу явна штэ. Эсвэл өөр ертөнц рүү явна штэ. Эсвэл дэлхий дээр ирэхээс өмнө өөр гараг дээр өөр ертөнц дээр байсан байхгүй юу? Тэгээ дэлхий гэдэг зүйл чинь ингээд болгоод дуусгачаа дараагийн зүйл рүүгээ явах ёстой гараг. Тэгэхээр дэлхий бол бидний гэр мэр гэж харагдахгүй байна. Яг хөө дөрвийн тоол гарч ирсэн те. Тэгээ Four Wands гарч ирээд лөө. Four Wands, Four Pentacles гарч ирээд байгаа. Тэгэхээр дэлхий бол яг бидний жинхэнэ орон гэр бол биш ээ. Тэ? Энэ бол ингээд яг л цэцэрлэгт ирж байгаа юм шиг тий. Цэцэрлэгт ирж байгаа хүүхдийн орон гэр нь цаана өөр жинхэнэ орон гэр байгаа шүү дээ. Ийм аян дис дараатай шатлалтай ийм зүйл байгаа. Тэгээ тэр том шатлалын нэгэн хэсэг нь бол дэлхий юм аа. Тэгэхээр дэлхий дээрх амьдрал ерөөхдөө бол дэлхий дээр тохиож байгаа зүйл богинохон юм аа гэдгийг хэлэх гээд байна. The root Coeli энчнээ ингээд сойрлж болохгүй. Дэлхий дээр хитрхэн удаан үлдээд байна. Дэлхий дээр ирчээд, сурчаад, бойжчоод, төгсчөөд ингээд цаашаа явах ёстой хүмүүс тэхгүй ингээд дэлхийдээ зууралтаад ингээд үлдээд байна тий. Дэлхий дээр сурах ёстой юм сурахгүй ингээд зууралтаад үлдээд байна. Дэлхийдээ ингээд шигдээд байна. Энэ нь ингээд магадгүй юм намагны муухай мэдрэмж ингээд зунгаалцсан мэдрэмжийг үүсгээд байж болцсошгүй. Дэлхийгээс ирээл үр шимээ авчаал сурах ёстой юм сурчаад цаашаа явах ёстой байх нь шүү дээ. Тэгтэл хүмүүс нөгөө нэг одоо юу гэдэг энэ материал хитрхийн материал зүйлс дэлхийн өгж байгаа энэ үр шимд нь хитрхийн шунаад донтоод үлдээд ажиж болцсошгүй юм байна. Сурах ёстой юм сураа явах ёстой байтал тий. За эцэст нь болохоор дэлхийн хүмүүст юу гэж хэлмээр байна? За энэ чи яг тодорхой мессежтэй өгүүлбэртэй зэрэг харъя. За хамгийн эцсийн асуулт дэлхийн хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ? За хамгийн эцсийн асуултыг харъя. Юу гэж хэлэх болоо? Бидрийг загнах болоо, магтах болоо? Миний бодлоор бол зөвлөгөө л хэлнэ гэж би бодож байна. За харъя. Teacher, багш. You have a natural ability to impart knowledge and guide others towards their inner light. Нэгэндээ багшлаарай. Тэгээ та бүхэнд хүн болгонд нэгэндээ заах сургах зүйл байгаа хүн болгонд байхгүй гэж байхгүй. Ийм үнцэнтэй мэдээлэл дотор агуулаагүй хүн гэж байхгүй. Хүн болгоно нэгнийхээ багш юм аа, хүн болгоно нэгнийхээ сурагч юм аа тий. Тэгээ гол нь нэгнийхээ сонсооч гэсэн талаас нь биш.
нэгэнтэйгээ хуваалцаач. Тэ амьдралынхаа туршлагыг хуваалцаач. Дэлхий дээр сурсан, харсан, үзсэн, тэ мэдэрсэн зүйлсүүдээ хуваалцаач, шеэрлээрээ, хуваалцаарай. Нэгэндээ хэлээрээ, заагаарай, тэ. Тэгээ нэгнийгээ алдж байгаа, бүдэрж байгаа харах юм бол үгүй бити ингээд яг ингээд багшлаж өгөөрэй. Гэдэг юм мессеж гарч ирлээ. Тэг энэ бол надад аягүй сайн ойлгогдож байна. Ягаад гэвэл Monadын theory гэдэг theory гэдэг Monad гэж зүйлээдэг. Monad бурхан гэдэг X гэдэг хэрэгслэгдсэн X гэдэг энэ зүйлс дотор ингээд хүмүүс багтдаг гэдэг. Тэгэхээр нэг хүн одоо юу гэх юм те нэг хүн их цааны талаар сургаалыг сурж байгаа бол нөгөө хүн айгүй дараахан байж чаддаг. Хэрнээ айгүй залах учраас хичээл зүтлийн талаар сургаал сурж байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо их цааныг сурж байгаа хүн нь болохоор дараахан хүндээ хичээл зүтгэлийг зааж өгч болдог. Тэнгүү дараахан хүн нь болохоор их цаантай хүндээ дараахан чанарыг зааж өгч болдог гэдэг ч юм уу. Хүн болгон хоорондоо ингээд олон өөр талын ийм сургаалуудыг дэлхий дээр амьдрал дээр сураа явж идэг. Тэгээ энэ хүмүүс гэдэг чинь ууг нь бол хоорондоо харилцаад ярилцаад дэлхийг нь өөр болохоор ийм ярилцдаг гариг аваад байгаа шүү дээ, тий. Connect гэдэг нэгэнтэйгээ холбогддог. Тэгтэл дэлхийд байгаа хүмүүс нэгэнтэйгээ connect хийхгүй нэгт ингээд өөрийн гэсэн ийм өмчөрхсөн зөвхөн жижигхэн хүрээндэл connect хийгээд өөрийн гэсэн өмчөрхсөн жижигхэн гэдэг хүрээндэл сурсан юм ингээ хуваалцаад байна. Энэ нь буруу байна. Тэрнээс илүү том ингээ хүн болгонтой хуваалцах хэрэгтэй. Хүн болгонтой холбогдох хэрэгтэй тий гэж хэлж гин. Тэгээ хоёрт ингээ дэлхийн өгж байгаа энэ үр шимд амар ингээ шунаад байна, донтоод байна. Тэгэхгүй энийг ингээ сайн авсан би угаасаа өгөн тий. Угаасаа өгөөл юм штэ ингээ дэлхий бол тэгж гин. Тэгэд гэтээ яг одоо хүмүүсийн хийх ёстой зүйл нэгэнтэйг айгу хуваалцах хэрэгтэй, амьдралаа хуваалцах хэрэгтэй, айгу шеэрлэх хэрэгтэй гэсэн ийм мессеж өгсөн байх шүү манайхаа. Окей. За Лревэндагийн бичлэг ингээ боллоо. Таалагдсан байх гэж найдаж байна. Өөр юуны талаар сонсмоор байна. Тэ хармаараа тэгээд тэр миний хуучны айгуу сониноор бичсэн Селена Гомес Big Bang-ийнхны талаар уншлагыг хармаар байна уу? Хэлж өгөөрэй. Тэгвэл дараа 7 хоногт оруулж магадгүй. Тэгээд дараа 7 хоногт арай өөр сэдвээр оруулж бас магадгүй. Тэгээд энэ бүтэн сайнд сонголттой бичлэг нь орох болно. Бүтэн сайн бүрийн 7 цагаас тий оройн 7 цагаас эсвэл өглөөний 10 цагаас сэдвээс хамаарат бүтэн сайн өдөр сонголттой биг картууд нь орж явах болно. Тэгээд 3 дахь өдөр болохоор ийм сонирхолтой бичлэгүүд орж явах болно. Тэгээд таалагдсан бол шеэрлээрэй, лайк дараарай, subscribe дараарай тий. Тэгээд subscriber нэмэгдэж гин үү? Энэ бичлэг хүмүүс таалагдж гин үү, таалагдахгүй юу гэдгээс нь би хардаг, судалдаг. Тэгээ юм дэлхийгээ гариг нь юм сүнслэг сэдв таалагдахгүй байна. Ер нь хүмүүсийн сэтгэлд хүрээгүй байна. Айгу зөвхөн лайк дарж гэх юм бол би чи ирээдүйд энэ бичлэгийг арай бага хийдэг болно шүү дээ. Эсвэл огт хийхээ болчихно. Тийм болохоор үнэхээр таалагдсан бол лайка харамгүй өгөөрэй. Тэ? За баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Энэ бүтэнсэд уулзъя.